Өмнөд Орос сураггүй алга болсон Монгол ютуберуудын талаар бичлэг хийж байсан. Тэгвэл энэ удаа маш нууцдаг байдлаар алга болсон гадаад ютуберуудын талаар бичлэг хийх болно. Хэрвээ бичлэг та бүхэн таалагдвал лайк дарж надаар дараагийн бүлгийг хийлгээрэй. Тухлан суугаад галан сойргоно. Ямар амар юм бэ? Би бүр айчлаа байна. Өнөөдөр хэдүүлээ жоохон dark сэдвээр ярилцах учраас бичлэг эхлэхийн өмнө сэтгэл санаагаа өргөөд хэдүүлээ Unitel-ийнхэн явуулсан дулаан дуудлагаар богинохон монголчуудын хийсэн анимашныг үзэж сэтгэл санаагаа эхлээд бэлтцгээе. Окей? Окей, хөөрхөн хийсэн байна. Ийм анимашн хийж болох юм шүү манайхан. Ингэ ийм зурглалаар хөөрхөн л юм байна. Тэр цаатлын байр маяр Оросны код мод бол яг байна. Яач вэ? Захиан алга юмэд. Захиан ирсэн шүү. Би нэ хаттай гинэ. Захиан чихтэй болсон байсан уу цасанд? Авьяастай хүн үгүй юу? Окей. Би яг ойлгож эхлэх гээд байна шүү. Тхэн ойлгочлаа. Хөөрхийн. Ста хөөрхийн. Окей. Зимүү те. Окей. Ойлголоо. Ста бас сэтгэл хөдлөн байна. Жоохондоо ингээд имээгээ хайртай ач охинтой те холбож ийсэн бол том болоод лаг мундаг инженер болоод 5G-г Монголд оруулж штэ. Guys. Дулаахан хөхтэй дуудлага бүрийг тасралтгүй холбосон 19 жил гэж 19 жил болцсон юм уу? Саяхан л Unitel нь байгуулж ирсэн санагдаад байх юм. 20 жил болж байгаа юм шүү дээ. 20 жилийн агаар. Дулаан дуудлага. Аюу хөөрхөн анимашн байна. Эсвэл боцноос хөөрхөн анимашн байна. Тэгээд утаа санаач гэсэн хөөрхөн юм байна. Тэгээд Unitel-ийнхэндээ 20 жилийн ой баярын мэндийг энэхүү боломжийг далимдуулаад хүргэе. За тэгээд ингээд бичлэгтээ орцгооё. Эхлийн өмнө юм хэлий. Алга болсон ютубер биш. Гэхдээ аюулд орсон ютубер гэдэг та нар фейсбүүкээр сүүлийн 1 сар намайг яг энэ хүний бичлэг дээр меншн хийлээ. Япон контент бүтээгч юм уу? Алга болсон ютубер биш. Алга болох гэж байгаа ютубер гэж таад бодож хэлсэн байх. Nana Chan. Окей, нэрийг мэдж авлаа. Nana Chan гэдэг нэртэй энэ хүү ютубер бол хоолоор хийдэм байна. Тэгээ хамгийн инээдтэй нь юу вэ гэхээр вэ штэ. Ингээд өөрийнх нь ирэл байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр нь 2000 комменттэй. Хамгийн их лайктай комментууд нь монголчууд байвал яах вэ? Бүгдээрээ түшүүгөө бат хийлээ. Дэмж байгаа нь лайк. Түшүүгөө бат хийлээ. Бүгдээрээ туслаарай. Тэмдэг гарлаа шүү. Түшиг ахад хэлье. Тэгээд энэ бичлэгүүдээр та хэд намайг сүүлийн 1 сар меншн хийж байгаа. Та хэдийн сэтгэлийг амраагаад ах нэг үзье. Окей. Загас гарч ийн.
口食べろ。 Дөрвийн тоо. Окей. Дөрвийн тоо гэдэг нь юу гэсэн үг гэхээр дөрвөн хацалтаар энэ гарсан зүйлийг идэх челленж байгаа юм. Загас түүхий идж байгаа болохоор ч тэр өсөл зүгээр ихтгэж чанга челленж болохоор ч тэр хүмүүс барьцаалсан гэж үзээд байна. Одоогийн байдлаар барьцаалсан шинж тэмдэг алга. За нэг. Гэтэ яг өөрөө идэхгүй байгааг харж байгаа шууд кат хийгээд явж байна. Тэгэхээр энэ бичлэг бол нэлээд с ิจ гтэй бичлэг байх нь ойлгомжтой. Гэтэ алга болсон гэдэг утгаараа биш. Жохон гурилдсан бичлэг байх. Окей. Yes. Тайд миний харсан уу? Маш юу. Энэ тэмдэг юу гэсэн үг мэдэх үү? Энэ тэмдэг таад харсан баг. Хараагүй нь улсын хуралд нэг харсан баг. Guys, нана чаныг бид аврах хэрэгтэй. Энэ бол сериусны зүйл байж. За дуустал нь үзье. За нэг хацалтаар ий. дахиад туслаарай гэж энд наан бас нэг хүн байна. Энэ хүн эрэгтэй хүн юм шиг байна. Нана чан чи зүгээр үү? Нана чан одоо санаа зовоож хэлж шүү. Нана чан Японд байгаа монголчууд байна уу? Guys. Бид Нана чаныг аврах хэрэгтэй. Комментууд юу гэсэн үг мэдэхгүй. Тэ хажууд нь барьцаалагч байна. Барьцаалагч нүрийг яагаад нуугаад байна? Барьцаалагч энэ бичлэгийг идэх гэсэн болов уу? Бид Нана чаныг аврах хэрэгтэй. Guys, Нана чаныг хэнийг барьцаалаад хүчээр хоол идүүлж байна гэж би бодохгүй байна. Одоогийн байдлаар яг л бичлэг хитрхи их орж ийн. Бас хитрхи аз жаргалтай байна. Нана чан хитрхи аз жаргалтай. Тийм учраас би бол энийг нэг барьцаалсан гэж бол бодохгүй байна. Агаага уучлаарай. Дийг нь монголчууд биш гэхдээ. Манай дүүнэр биш той. Зүгээр Нана чан зүгээр шүү. Зүгээр хандлтын төлөө их юм идэж байгаа маа. За юу. Гэтэ юмыг яаж мэдэх вэ? Японд байгаа монголчууд маань Нана чаныг очоод нэг шалгачаарай. Please. За. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ штэ. Нана чанаас илүү нэлээд сериусны орц сураггүй алга болсон ютуберуудын талаар хэдүүлээ. Бичлэгийг бол өнөөдрийн байдлаар 2 ютубер байна. Энэ 2 хэрэг бол хоёулаа маш нууцлаг одоо хүртэл хэрэгэн тайлагдаагүй ютубер байгаа. За. Эхний бидний ярилцах ютубер бол яг одоо бидний харж байгаа Nicholas Sonderegger гэдэг нэртэй ютубер байгаа. Энэ хэрэг бол нэлээд дуулан тарьж ийсэн хэрэг. Яг одоо бидний харж байгаа channel бол өөрийнх нь channel байгаа. Мань хүн бол бүжиглэх дуртай хаасаагүй бүжиглсэн бичлэг хийдэг. Жишээ болгож харцгаая. Ер нь бол дайжгүй бүжиглэх заяа. Нэгдүгээр хобби нь бол бүжиглэх. Хоёрдугаар хобби нь бол скейтборд байгаа. Тэгээд скейтбордороо бүжгээрээ ер нь нэлээ бичлэг хийдэг. Тэгээд Ник гэдэг энэ залуугийн мөрөөдөл нь юу вэ гэхээр ер нь бол мундаг, дэлхийд алдартай бүжигчин болох байсан. Тэгээд бүх зүйл хаанаас эхэлсэн бэ гэхээр манай хүн Austin гэдэг нэртэй найзтай байсан. Найзтайгаа хамт мөрөөдлөө одоо биелэл болохоор гэрээсээ одоо нүгээд явсан байгаа. Тэгээд хоёр найзад нэг асуудал байсан байгаа. Тэр асуудал нь юу байсан бэ гэхээр манай хоёр жоох мөнгө муутай байсан. Тэгэхээр мэдээж том хотод очиж амьдрах боломж бол хараахан байхгүй байсан. Тэгээд 2017 онд хоёр найз Калифорниагийн Salton Sea гэдэг газар очиж амьдрахаар болсон байгаа. Тэгээ хоёр найзын ойтсон энэ Salton Sea гэдэг нэртэй газар өмнө нь бол айгүй тийм алдартай бич мичтэй хүмүүс амрах гэж очдог газар байсан байгаа. Тэгээд агаар нь бохирдоод, очин бохирдоод хүмүүсэл нэг тоодгүй газар болсон. Тэгээд тэнд бол иймэрхүү хуучин хүмүүс ингээд орхиод явцсан байдлууд аюух байдаг. Тэгээд тийм учраас ер нь бол үнгүй гэсэн үг. Ер нь түрээсийн мөнгө төлөхгүй ороод ингээд унтаад амарч болно. Гэтэ манай хоёр бол санаалаад эхлээд бол майханд эсвэл ингээд хуучин том чиргүүлэлт ороод ингээд хоноод хэд хоног явсан байгаа юм. Тэгээ мань хоёр юу гэж төлөвлөдөг байсан бэ гэхээр мөрөөдөл нь бол одоо ингээд ийм том орхигдсон байшингууд байгаа юм чинь энэ том байшингуудын нэг нь бүжгийн клуб болгож болох юм байна. Бүжгийн клуб болоод ингээд ажилуулад хүмүүсийг нааш ирдэг юм гоё газар байгуулж болох юм байна гэсэн мөрөөдөлтэй байсан. Тэгээ харж байгаа иймэрхүү лайвууд бол нэлээ
хийж исэн. Тэгээ лайв дээр ирэхэд ингээл үзэгчтэйгээ ингээл яриад явж байгаа шүү дээ. Яг нөгөө subscribe нь олон биш ч гэсэн айгүй үнэн ч үзэгч нар нилээн байсан юм шиг байна тухайн үед. Тэгээд ирэхэд энэ үзэгч нараа их болгоо дараа нь ингээ бүжгийн клуб болох юм байна. Ингээд бүжих дуртай залуус ингээ нэгдээд гээл айгүй гоё мөрөөдөлтэй явж исэн юм шиг байна. Гэвч энэ бүх мөрөөдөл хизээж тайлбарчгүй онцог болох өдөр бол ирсэн. Яасан бэ гэхээр 2018 оны 9 сарын 9-ний шөнийн 2 цагт 2 найз майханд унтах гэж байхад майхнаас нь холгүй нэгэн хүний маш чанга орилох чимээ сонсогдсон байгаа. Тэгэд манай хоёр гайхсан байгаа. Хүүш энэ хүн багтай хээр тал шахуу газар хинэн ингээд орилоод яваад байдаг нэ гэдэг. Тэгээд манай хоёр ярилцсан байгаа. Хоёлоо одоо очих уу яах вэ? Очвол мэдээж эрсдэлтэй. За ерөөдөө унтъя гэж тохироод унтсан байгаа. Тэгээд Остин найз нь эргэж харж унтаад Ник найзыгаа хизээч дахиж үүнээс цааш хараагүй байна. Яасан бэ гэхээр өглөө болсон чинь хажууд нь Ник гэд найз нь байхгүйсэн байгаа. Тэгээд гараад хайхад нэг овоо эдэн метрийн цаана найзынх нь барьдаг гарч чийдэн олцсон байгаа. Тэгэд найз нь ямар нэгэн болохоо байсныг мэдээд шууд цагдаа дуудсан байгаа. Тэгээд цагдаатай нэлээд хайлт хийсний эцэст Ник гээд алга ус найзынх нь нэг гутал өмд тэгээд хутганых нь углуургыг олсон байгаа. Гэхдээ олголтоо эн тэндээс. Тэгээд ер нь бол орд сураггүй алга болсон гэж дүгнэгдээд 9 сарын 12-нд албан ёсоор орд сураггүй алга болсон хүмүүсийн чагсаалтанд цагдаагийнхан оруулсан байгаа. Тэгээ гэр бүлийнх нь бол ялангуяа бүр бууж өгөөгүй 5 сарын дараа хүртэл ирлээ өөрчлүүлж дахин зохион байгуулсан байгаа. Бүр ямар нэгэн мэдээлэл олсон эсвэл харсан хүнд $10,000 өгнө гэж бүр хайлт одоо хүртэл энэ сайтн дээр нь байдаг. Зориулсан сайт нь энэ байна. Ник Sonderegger гэдэг өөрийнх нь зургнуудтай ийм сайт байгаа. 28 настай байсан алга болох үеэрээ 9 сарын 9 гэсэн 9 сарын 7 юм биш үү guys. За шөнийн 2 цаг 30 минутанд эмэгтэй хүн ойрлохыг сонссон гэж байна. За тэгээд мэдээллийг бол $10,000 авнаа гэсэн мэдээлэл байна. Харж байгаа 19 оны 2 сард нь гэр бүлийнхэн зохион байгуулсан хайх ажиллагаа нь энэ байна. Тэгээд энэ хэрэг дээр бол хараад байхад хүмүүс бол хамт байсан найзыг нь бол нилээ сэжгэлж байгаа юм бэлээ. Ямар нэгэн байдлаар найзынхаа амьд хүрчээ тэгээд одоо юу гэдэг нуусан байж болно гэсэн мэдээлүүд бол нилээ харсан. Тэгээд энэ магадлалыг дэмжих нэг зүйл нь юу вэ гэхээр найзыгаа алга болсны дараа нөгөө Аустин гэдэг найз нь өмнө хайж исэн газраараа дахиад хайсан чинь нөгөө алга ус найзынхаа бодолх малгай хоёрыг нь олсон байгаа юм. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр өөр хүн тэнд хайлт болсны дараа авааш тавьсан гэсэн үг. Тэгээ хүмүүс бол мэдээж найзыг нь бол сэжгэлж байгаа. Жишээ нь харж байгаа. Миний хувьд бол түүний найз нь бол яг юу болсныг бол сайн мэдж байгаа гэсэн иймэрхүү харцсан комментууд байна. Тэгээ цагдаа нарыг нэлээд шүүмжилсэн юу вэ? Цагдаа нар нэг тоогоогүй мүү? Зүгээр орон гэргүй байсан учраас цагдаа нар тоохгүй, амин айгүй үн цэнгүй байсан юм бах та гэсэн иймэрхүү коммент аюух байгаа байхгүй юу? We're just here to look around. Нэрэл амар том балгас болсон газрууд биш үү те. Энэ өмд олсон байна. Энэ өмд гэхдээ өөрийнх нь муу юм болов. Цаадыг харж байгаа. Тэгээд ер нь бол айгүй олон хүмүүс хайж байгаа магадгүй. Тэгээд ер нь бол олдоогүй. Тэгээд таад юу гэж бодож өөрсдөө сэтгэлийг доор бичээрэй. За дараагийн ютуберыг бид бүхэн харж байна. Elliot Eastman гэдэг нэртэй өөрийнхөө нэрээрээ сууг нээсэн залуу байгаа. Энэ залуутай холбоотой үйл явдлыг харахад бол биднэрт бас нэлээд сургамжтай санагдсан. За мань хүн яасан бэ гэхээр нь штэ 2023 онд хайрцангуй сүүлд Филиппин руу явхаар болсон байгаа юм. Филиппин рүүгээ яваад шинэ YouTube сууг нээгээд шинэхэн карьер, шинэхэн амьдралаа эхлүүлээ гэсэн зорилгоор бол нүүсэн бичлэгүүдийг харж байгаах. Филиппинд юу нэгэд Америк хүн амьдрах ямар шүү вэ гэсэн бичлэг саяхан бараг жилийн өмнө байгаа байхгүй юу? Юу гэх юм манайхаа Elliot Eastman байна. Би 26 настай. Тэгээ Филиппинд жил хагасын өмнө ирсээ. Эндээ би амьдралынхаа хайртайгаа учирсан. Филиппиний уулан дундх улаан зоонд амьдардаг гэж байгаа байхгүй юу? За энэ бол их учиртай. Улаан зоон гэхээр юу вэ гэхээр жуулчаад эсвэл гадны хүмүүс очиж амьдрах эрсдэлтэй газруудыг хэлж байгаа. Ялангуяа монголчууд бас нэлээд их
Азийн өөр орнууд руу явдаг. Тэгээд тийм үед бол энэ улаан зооны эвгүй гэмт хэрэгтэй эсвэл хүмүүсийг барьцаалдаг газруудаар бол аль болохоор явахгүй байх хэрэгтэй. Тэгээд мань хүн бол ер нь бол яг улаан зоон гэдгийг мэдчихсэн. Тэгээд өөрт нь бол нэлээд гайгүй харьцангуй тайван санагдсан байгаа. Тэрхүү газар нь бол Сибуко гэдэг нэртэй газар байгаа юм. Харж байгаа Сибуко Philippines чинь Dangerous гэж гарч ирж байгаа байхгүй хамгийн түрүүнд. Тэгээ нөгөө алга болсон Elliot Eastman гэдэг залуугийн зураг бол мэдээж гарч ирж байна. За тэгээ мань хүн бол угаасаа аюултай газар гэдгийг мэдчихсэн. Гэхдээ яг биеэрээ очиод амьдрсны дараа бол харьцангуй гайгүй санагдсан байгаа. Тэгээ сүүлийн 10 жил энэ Сибуко гэдэг газар нь 40 Америк хүнийг бол мөнгөний төлөө барьцаалсан гэсэн мэдээлэл байдаг. Тэгэхээр мэдээж энэ бол эвгүй газар. Тэгээ мань хүн яг гоо тэндээс ингээд ихнэр аваад өөрөө дэлгүүр нээсэн байгаа. Дэлгүүр нээгээд ингээд хурган бас бизнестэй амьдрал эхэлсэн болохоор арай гайгүй санагдсан юм шиг байгаа. Ихнэрээ Филиппинээс оллоо гэсэн юм бичлэг байна. За тэгээ сайхан хоол унд хийгээд далаа малаа дээрс хэлээд амьдрал бол ер нь бол дайжгүй байсан. За тэгээ харж байгаа. Филиппинээс их нэртэй болсон. Хөөрхөн 100k үзэлтэй 10k sub mapтай уг дайжгүй л явж ийсэн юм байна. Тэгээ үзэгч нь ихчнээ бүр амар их үзэгч байхгүй ч гэсэн ер нь бол айгүй тийм үнэнч community өөрөө байгуулж чадсан байгаа юм. Одоо энэ Азийн хүмүүсийн мэдхгүй газруудаар очиж амьдрал яах вэ гэсэн юм хүмүүс нэлээд сувын сонирхдаг болсон. Тэгээ сувгаараа PayPal одоо donation авдаг болсон. Тэгээд байж тээ ер нь уг нь бол хөдөлгөөнтэй залуу байсан. Дэлгүүрийнхээ хажуугаар тэр Филиппинд тэр хавар амьдардаг хүмүүс 20% хүүтэй мөнгө зээлдэг байсан байна. Тэгээд нэг том алдаа гаргасан. Тэр нь болохоор юу вэ гэхээр тэр бүх зүйлээ бэлтгэрээ хилж ийсэн. Ютуберуудын номерын дүрм эвгүй газар амьдарч ивэл хизээч орлогоо битгий. Тэгээ манд хүн яах нь нөгөө жинхэнэ буруу гарын тэр нөгөө жинхэнэ red zone улаан зооныхоо хүмүүсийг өөртөө анхаарлын татна тийм үү? We lent money to, he returned our money. We lent him $21,400 and he came back. $21,400 зээлсэн чинь $23,500 болгож авсан гэд. Ер нь юмаа хитрхи бас нэг ярьдаг байсан. Энэ нь бол буруу муу хүмүүсийн анхаарлыг өөртөө татхад бол нөлөөлсөн. За тэгээд яасан бэ гэхээр эхнэрийнх нь гэр бүлд нь хүмүүс ирж танаа нөхрий чинь хүмүүс барьцаалах гэдэг байна. Тим шуум орж ирээд нэ гэж анхааруулж хэлсэн байгаа. Өөрөө ч тэрийг мэдчихсэн бүр YouTube бичлэг дээрээ хүртэл тэрийг хэлсэн байдаг. People coming here to tell my family that there's people that want to kidnap me or they're threatening to kidnap me or stuff like that, like every day. But I feel like I've been staying in this area for so long to the point where people, I don't even know if people like me anymore. Maybe they want bad things to happen to me now. Тэгээд дэлгүүрт нь хулгай дэлгээ орж эхлээд тэрийн гэр бүл нь санаа зовж айж эхлээд ингэж явж байгаад 2024 онд мань хүн Америк руугаа нэг буцаад ирсэн байгаа. Түр зур. Тэгээд биш үү 10 сарын 17-нд яг буцахынхаа өмнө за би одоо ингээд удахгүй Америк руугаа буцлаа гэд лайв хийсэн юм байна л та. Тэгсэн чинь оройн гэрт нь буутай хуурамч цаадагийн хувцастай 4 хүн ирсэн байгаа. Маш том асуудал тийм үү. Мэдээж гайхам тийм үү. Гэр бүлэрээ зүгээр нэг орой хоол идэхжсэн чинь 4 буутай цаадагийн хувцастай нөхдүүд ороод ирсэн. Тэгээ итгээгүй. Тэгээ тухайн үед нь шууд ер нь бол бүгдээрээ за энэ 4 хуурамч цаадагийн хувцастай зүгээр дээрэмжтэй байна гэж мэдсэн. За тэгээ мань залууг авч явах гэж үзсэн. Тэгээд нилээ эсэргүүцсэн. Тэгээ эсэргүүцсэн учраас хөлтөө болон гидсэндээ 2 буудуулсан. Тэгээд яасан бэ гэхээр залууг тэгж гинтээгээд жижигхэн тийм мотор завинд суулгаад халах болсон байгаа. За тэгээ ихнэр нь мэдээ шууд цагдаа нарт хэлсэн. Цагдаа нар бол маш ихтэй хайсан. Ер нь гадаад алга болж байгаа Америк хүмүүсийг бол жоохон ер нь гайгүй хөгжилтэй хүчтэй пассвордтай хүмүүсийг бол айгүй ирчтэй хайдаг. Анзаараад байхад тэгээд цагдаа нар бол нэх удахгүй тэр 4 хүний байршлыг олоод энд бүр буудалцаа болоод бөө юм болж байгаа. Тэр 4-ийнх нь 3-нд буудуулаад нас урсан байгаа. За тэгээ үлдсэн нэгнээс нь нөгөө Америк хүн хаана байна гэхэд юу ч хэлсэн бэ гэхээр тэр хүн бол замдаа өгсөн учраас тэгээ мөнгө авах боломжгүй учраас ус руу шууд ингээд цогцонд хайсан гэж бол ярьсан. Тэгээ тэр хайсан газраар дараа цагдаа нар хайхад бол ямар ч хүний зогц ер нь юу ч олдоогүй. Тэгээ дээрээс нь эхнэрийнх нь хувьд бол энэ бол анхны байцаал биш байсан. 10 жилд нь ер нь Филиппинд ингээд жоохон шарууд их те одоо ингээд Америк хүмүүс гэх юм уу байцаалж мөнгө нэхэх явдал бол
нилээ бэд юм билээ. Эхнэрийнх нь 10 жилд хай скулд байсан бас найзыг нь ангийнх нь Канад хүүхэд байсан барьцаалаад $50,000 нэхэд авч ийсэн тийм түүх мөх хүртэл бэд юм билээ. Тэгээд мань хүний зохирц нь олдоогүй нас барсан ямар нэгэн одоо баталгаа байхгүй улмаас ер нь бол ор сураггүй алга болсон гэж өнөөдрийг хүртэл явж байгаа. Би Филиппин хүмүүсийн өөрсдийн комент нөгөөхөө. Би ингээ Филиппин хүн тэр ингээд явсан хэсэг нь бол миний хамгийн сүүлийн очих газар байсан. Филиппинчууд өөрсдөө хүртэл тэнд аюултай байд гэж байгаа байхгүй. Өөрөө маш аюултай анхааруулгыг сонсоогүй байна гэсэн комент байна. Хизээж онлайнаар мөнгөний талаар битгий ярьж гэсэн дүрмийг миний түрүүний хэлсэн дүрмийг хэлсэн байна. Хамгийн хэцүү хэсэг нь өөрөө тийм аюултай гэдгийг мэдчихсэн гэсэн мэн тэр газрыг өдөр болгон хүмүүс түн сануулж байсан. Гэхдээ өөрөө ер нь үлдэх дуртай байсан гэж юм. Би Өмнөд Америк, Мексик, Азийн 55 орноор явж ирсэн. Хэрвээ нутгийн хүмүүс битгий яв гэвэл зүгээр л битгий яв гэсэн байна. Тэгээ та нарчсан боломжтой гэхдээ сүүлийн манайх Аз руу аяг явж байгаа. Ер нь бол жоохон аюултай, осолтой ийм их улаан зооны газруудаар бол аль болох зүгээр тойрол явах хэрэгтэй. Гişний адал явдалтай ч гэсэн ер нь бол дими хэд их эрсдэлтэй тийм үү? За тэгээ өнөөдрийн түүхүүд бол иймэрхүү байна. Тэгээ нэлээд тургамжтай хоёр түүхийн талаар ярилцлаа. Тэгээ хараад хаад ер нь ор сураггүй алга болсон ютуберүүд бол нэлээд бэд юм бэлээ. Тэгээ та хэд сайн лайкэд арвал дараагийн бас эпизод орох боломжтой. Тэгээд бүгдээ ирцээ бүртгүүлээрэй. Тэгээд дараагийн эпизод уулзлаа түр баяртай guys.